2017 оны 6 дугаар сарын 8. Мизури мужийн New Florence эмэх 700 хүрэхгүй хуамтай жижигхэн хот. Орон 5 цаг 30 минутын үед 911-ийн яаралтай тусламжийн төвд дараах дуудлага ирдэг. 911, what's the address of emergency? Oh my God, my brother's dead. What may have happened? He got killed by a snake. The whole building's full of snakes. Нөхрөө нас барсан байдалтай оллоо гэсэн дуудлагын дагуу цагдаагийн албаныхан яаралтай хурж ирэхэд талигачийн эхнэр болох Линли уйлсаар угтав. Тэнд талигач залуугийн ах Сэм бас байсан бөгөөд дүүгээ могоонд хазуулсан байх гээд маш их твдэж эвгүүдсэн байдалтай өгцсөн юм. Учир нь талигачийн олцсон өрөө тэр чигтээ битүү могоотой нийт 3000 могоотой өрөө байлаа. Anybody we could call to deal with an anaconda? I'm gonna kill it. We'll see it. Good. I prefer it that way. Мизури мужид могоод хазуулж, хатгуулж, нас барсан тохиолдол маш ховор тул төрүүлж ирсэн цагта хэсэгтээ паникт орсон байдаг. Ямар сайндаа нэг цагта маш ихээр эвгүүцэж, могоод айрхаа сэргийлж, бууга бэлэн байдалтай барьж байв. Subscribe товчоо яг одоо дарж сувгийг маань дэмжээрэй. Баярлалаа. Нөхрөө нас барсан байдалтай олсон эхнэр Линлин хадам ахыгаа дуудан ингээд тэр хоёр 911-т дуудлага өгсөн нь энэ байжээ. Мөрдөгчд өрөөнд доторхыг маш болгоомжтойгоор илүү нарийн шалгахад талигачийн ойр орчмоор үсэрсэн цусны толботтой. Доошоо харан шалан дээр хэвтэх биеийн доод хэсэгт нь цус ихээр тунсан байв. Үүнээс гадна хэд хэдэн сумны хонгоонуудыг олж авцгаав. Тэгэхээр талигач үнэхээр могоонд хатгуулж нас барвуу эсвэл хэн нэгэнд буудуулж орлогдвоо. За талигач ингэд хэн байв? Түүнийг Бен Реник гэдэг бөгөөд дөнгөж 30 хүрч явсан идэр залуу байжээ. Тэрээр аав ээжийнхээ үлдээсэн 72 акр газар бүхий хангалттай том хаусанд ахынхаа гэр бүлтэй хамт амьдардаг байв. Эхнэр Линлитэйгээ танилцаж 2014 онд гэр бүл болоод удалгүй хөөрхөн охинтой болсноор дагвар хүүгийнхээ хамт дөрвөлээ бусдын адил жаргалтай амьдралыг өрнүүлж эхэлсэн билээ. Багасаа могоо сонирхож тэжээдэг байсан Бен үүнийг бизнес болгохоор шийдэж могоо үржүүлж эхэлснээр түүний бизнес маш амжилттай урагшилж цаашлаад гэрийнхээ хажууд хэдэн мянган могоо үржүүлэх могооны ферм байгуулснаар мөнгийг хангалттай олдог болжээ. Түүний үржүүлдэг могоонууд нь өнгө болон хэмжээ гэх мэт олон үзүүлэлтүүдээр Америк нэгдсэн улсын могоо сонирхогчдын дунд нэртэй бөгөөд тогтмол амтны үзэсгэлэнд өргөдөж оролцохоос гадна Их Британи, Япон гээд гадаад улсуудаас захиалга ихээр авч могоонуудаа өндөр үнээр зарж эхэлсэн байдаг. Түүний Python могооны цуглуулга нь дунджаар $25,000 зарагддаг байжээ. Эхнэр Линлийн эхэндээ нөхрийнхөө могоон фермд тусалдаг байж байгаад сүүлдээ нөхрөөсөө гуйж ятгахсаар хоёр дахь бизнес болох гоо сайхны спа салоныг хажуу том хоттой нээсэн юм. Уг бизнесийг нь эхнэр Линлийн удирдан авч явдаг байлаа. Гэвч гоо сайхны спа салон нь жил гарan ажилласан ч ямар ч ашиггүй. Бүр маш их өр төлбөрт орсныг Бен мэдснээс хойш Линли тэр хоёрын дунд байнга маргаан өрнөх болж гэр бүлийн уур амьсгал хүйтэрч эхэлсэн байна. Үүн дээр Линлигийн нөхрөө араар тавилтууд нь ч нэмэгдсэн юм. Ингээд удалгүй байна могоон ферм дээрээ зуурдаар нас барсан байдалтайгаар олдож эхнэр Линлийн цагдаа дуудсныг бичлэгийн ихэнд үзсэн билээ. Нарийн шалгалтын явцад Бен 8 удаа буудуулж газар дээр нас барсан нь тогтоогдсон бөгөөд түүний үхэлд могоо ямар ч хамааралгүй батлагдсан юм. Мөрдөгчд талигаачтай хамгийн ойр байсан бас хамгийн сүүлд харсан эхнэр болон ах хоёрыг нь эхлээд байцааж ярилцлага авчээ. Линлигийн мэдүүлэгт анхаарал татах зүйлс гарч ирэв. Нөхрийнх нь ах Бен тэр хоёрын бизнес амжилттай яваад үргэлж атархдаг байсан. Бас ээж ааваас нь үлдээсэн хамт амьдарч байгаа байшин газраа зарн зарахгүй гэх мэтээр маргалдаж байсан гэж мэдүүлсэн нь талигаачийн ахыг сэжигтнэр
анхааралтай авахд хүргэж байв. Family issues. Like between them and yeah. Мөрдөгчд ахаас нь буугаар буудсан эсхийг шалгадаг тест авахаас эхлээд полиграф тест, гар утас, санхүү гэх мэт бүхий л байдлаар шалгасан хэдий ч яг таг баримт олж чадаагүй. Дүүгийнхээ өвглийн шалтгааныг үнэн зөвөөр тогтоохыг хүсэж байгаагаа ах нь илэрхийлж, хууль хүчний байгууллагатай маш нээлттэй хамтран ажиллаж байсан юм. Мөрдөгчд ганц ахыг нь чухаж мөрдсөнгүй. Цөөнгүй хүмүүсийг сэжигтнэр шалгаж байсан бөгөөд тэдний нэг нь талигаач ихнэр Линли өөрөө байлаа. Удалгүй мөрдөгчд Линлиг дахин байцаалтанд дуудан олж мэдсэн мэдээлэлээ баттгаж хариулт авахар ярилцав. Did you have a relationship? Eric. How long you guys? It was just sex. Линли байцаалтан дээр хэлсэн Эриктэй ганцхан уулздаггүй байв. Болцооны саятаар танилцсан Брэндон гэх залуутай бас уулздаг байжээ. Үүнээс гадна Линли полиграф буюу худал хэлж байгаа эсхийг шалгадаг тестэндээ унснаас гадна түүний утсан дээрх устгасан мессежүүдийг сэргээхэд өмнөх салсан найз залуу Майклтай хэрэг гарсан яг тэр өдрийн өглөө мессеж бичин дуудлага хийсэн нь илэрдэг. Майкл бол хар тамхи болон танхаа хэрэгээр шорон оронд ороод гарсан сэжигтэй итгэд байлаа. Харин Линли би ямар ч буруугүй, би Бэнийг алаагүй гэж өөрийгөө хамгаалсаар байв. Look at my tongue. Бэнийг буудаж хороосон буу олдоогүй, хэн нэгэн гэрч байхгүй, утасны дуудлага мессежээс яг ийм тийм гэд сэжиглэх тодорхой зүйлгүй байсан тул Линлиг мөрдөгчд шууд буруутхан баривчлах боломжгүй байсан тул тэгсгээд явуулсан юм. Харин Линли маш яаралтайгаар зарж болох бүх юмаа гэр бүлийнхээ нэр дээрх үл хөдлөхөө зараад өөр мужи руу хум нүүсэн байдаг. Үүнээс хойш цагдаа мөрдөгчдийн ажил удааширч цаг хугацаа явсаар бараг 3 жил өнгөрлөө. Энэ бүх цаг үеүүдэд зөвхөн ах Сэм нь л 7 хоног болгон дүүгийнхээ хэргийн талаар ямар нэгэн ахиц гарсан эсхийг цагдаагийн газраас асуудаг ийм л байдалтайгаар 3 жил нэг мэтгэд өнгөрсөн байв. Харин 2020 оны 1-р сард нэгэн санаандгүй зүйл болж мөрдөгчд Линлитэй явуулдаг байсан Брэндоноос дуудлага авдаг. Линли хамаг хөрөнгөө зараад хотоос явсны дараа Брэндонтой хамтран амьдрах болж улмаар тэд дундаасаа хүүхэдтэй хүртэл болсон байжээ. Тэдний харилцаа маш токсик, хэрүүл зодон ихтэй, эрүүл бус байсан тул Линли салахаар шийдэн Брэндоноос тухтаахад үүнийг нь зөвшөөрч чадаагүй Брэндон Линлиг араас нь дагаж мөрдөх болсон тул Линли цагдаад мэдэгдэн хэрв өөрлүүн болон хүүхдүүд рүү нь уцаар залгах, ойр орчимд нь очих ирэхгүй байх тийм шүүхийн шийдвэр гаргуулж авчээ. Харин Брэндон шүүхийн шийдвэрийг хэд хэдэн удаа ноцтой зөрчсөн учраас баривчлагдаж ял аван шорон суух болсон тул Брэндон өөрийгөө суллах тохироо хийхээр Линлигийн нөхрийн хэргийн талаар чухал мэдээлэл өгье гэж мөрдөгчд рүү ярьсан нь энэ байжээ. Брэндоны хэлснээр Линли тухайн хэрэг гарсан өдрийн урд өдөр нь өмнөх экс найз залуу Майклига могон ферм дээр дуудаж авчран өөрийнхөө нөхөр Бэнийг яг одоо бууд гэж тушаагаад Майклийн байгаа өрөөг зааж өгөхөд Майкл би яг одоо хийж чадахгүй нэгэд хөдлөхгүй байсан тул Линли гар бууг нь булан авч нөхрийнхөө ажиллаж байсан өрөө рүү орж нөхрөө буудсан. Энэ бүгдийг Линли нэг удаа халамцуу байхдаа намайг айлгах гэж хэлж байсан гэж Брэндон мөрдөгчдөд мэдүүлсэн байна. За ингээд шууд нүдэрээ хараагүйч гэмт хэрэг хийсэн гэдгийг батлах гэрчтэй болсноор Линлиг баривчлах шалтгаан үүсгэн мөрдөгчд 22 оны 1-р сард яаралтайгаар Линли болон Майкл нарыг баривчилжээ. Нэгэнт бүх зүйл ойлгомжтой, гарах гарцгүй болсон гэдгийг ойлгосон Линли би нөхрөө буудаагүй, Майкл буудсан гэсэн бол Майкл нь харин эсэргээрээ Линли миний бууг аваад нөхрийнхөө байгаа өрөө рүү орсон. Тэгээд буундууд араалан гарсан. Линли нөхрөө буудаж хороосон хэмээн энэ хоёр бие бие рүүгээ хэргийг түлхэж байлаа. Шүүх хурал дээр ч энэ байдал үргэлжилсэн юм. Линли талигаач нөхрийгөө хүртэл гүйтгэж Бэн гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан учраас салах гэж янз бүрийн арга хэрэгэлсэн. Тэгээд Майклыг туслаач гэж гуйхад тэр ирээд Бэнийг
буутчихсан гэсэн тайлбарыг шүүхтээр өгчээ. Мэдээж энэ тайлбарт нь хэн ч итгээгүй юм. Бууны гохыг хэн дарсан бэ? Нарийн мөрдөн шалгалтын явцад Бэнийг буутсан гар бууг Майклийг нуусан газраас олж чадсанаар бүх зүйл тодорхой болж шүүх Майклийг 1-р зэргийн хүн амны хэрэгээр харин Линлийг 2-р зэргийн хүн амны хэрэгээр буруутгасан юм. Гэвч эцсийн мөчид шүүхээс санаанд оромгүй шийдвэр гарсан бөгөөд Майклийг 2-р зэргийн хүн амны хэрэг болгож хэргийн зэрэглэлийг бууруулж бүх насаар нь хорих ял. Харин Линлийг мөн 2-р зэргийн хүн амны хэрэг үйлдсэн гэж үзсэн хэдий ч ердөө л 16хан жилийн ял өгснөөр 12 цаг хуралдсан шүүх хурал дууссан байдаг. Мэдээж энэ бол хохирогч талд маш гомдолтой, хүлээн зөвшөөрөхөд хэцүү, маш хөнгөн ял оноосон шийдвэр тул ах Сэм нь шүүхэд гомдол гаргасан боловч Майкл Линли хоёрын ялд өөрчлөлт ороогүйгээр энэхүү хэрэг хаагдсан байна. Шүүх хуралд үндсэн шүүгчээс гадна 12 энгийн иргэдэс бүрдсэн тангарахтны шүүгчид байлцдаг. Тэдний гаргасан мэрэгжлийн бус шийдвэр байв уу даа гэж бодогдлоо. Хүмүүн бид нар могойг хүйтэн цустай аюултай гэж их л зэвүүцдэг. Гэтэл хүний хамгийн аюултай дайсан бол хүн өөрсдөө байдаг нь үнэхээр харамсалтай. Могооноос ч дор хүйтэн цуст хүмүүс олон байдгийг санаж явахад илүүдэхгүй байхаа. Нөхрөө хорооход гардан оролцсон Линли 16хан жилийн ял аваад 2038 онд суллагдаж наранд гарна гэдэг нь үгсний хох амьдын зол гэдэг нь л энэ бололтой. Үнэхээр харамсалтай. Бичлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Subscribe, like дарж, comment үлдээх нь маш их урам өгдөг шүү. Баярлалаа та бүхэндээ. Хэрв амжаагүй байгаа бол subscribe-а яг одоо дараарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.